Сайн уу манайхаа? Өнөөдөр өмнөх бичлэгнийхаа part 2-оо хийх гэж байна. Өмнөх бичлэгээ үзээгүй үзчихэд ороод ирээрэй. За бичлэгтээ орой. Яг тэр үед Rain ирнэ. Time Goria хоёр түүн рүү харсаар байх бөгөөд Rain ч мөн тэдэн рүү харна. Time Rain-д Goria бол миний найз охин гэхэд Rain би үүнд маш их баяртай байна гэж хэлдэг. Дараагийн хэсэгт цуглаан болж байх хооронд Goria утсаа асаахыг хичээх боловч асахгүй байв. Цуглааны дундуур Time багшийг явуулж микрофоноор Goria, яг одоо уулзалтын танхимын ард хүрээдэр гэж зарлана. Адаа гарахад Time түнд би чам руу 83 удаа залгасан гэж хэлдэг. Goria, миний утас эвдэрч гисэн гэж тайлбарлана. Time түнд шинэ утас авчирч өгөх боловч Goria авахгүй гэж зөрүүдлэнэ. Goria огтхон ч зөвшөөрөхгүй байсан тул Time утсыг газар тавиад хэрв хэн нэгэн утас авмаар байвал эндээс аваарай гэж хэлнэ. Одоо Goriад өөр санвалт байхгүй байсан тул тэр утсыг авдаг. Дараагийн хэсэгт Goria Rain-ий ачуурыг буцааж өгөхөөр дээвэр рүү гардаг. Goria, чи өөрчлөгдөжээ. Чи бүр зураг зурхаач болчихож гэхэд Rain, миний зургийн дэвтэр хаа нэгтээ гээгт ч гисэн гэж хэлнэ. Тэгээд тэр Time-тай хийж байгаа болцоо чинь хэр байна да гэж асуухад Goria, бид үерхээгүй. Time л өөрөө ингэж шийдчихсэн юм гэдэг. Rain, чи Time-тай хамт надтай ч бас үерхэж болно шүү дээ. Түүнд хэлэх шаардлага байхгүй гэж хэлнэ. Үүнийг сонсоод Goria цочирддаг. Тэгтэл Rain инээж би зүгээр л тоглосон юм гэдэг. Дараагийн хэсэгт Goria нийлээ түгшүүртэй байхаж тэр уцаа шалгахад Time түүн рүү тасралтгүй зурус илээж байв. Canning, чи болцоонд явахыг хүсэж байна уу үгүй юу гэж асууна. Goria, хэрв би явахгүй бол Time намайг усам их зовоно гэхэд Canning, бям гарагт би найз залуутайгаа амтны хүрээлэн явна. Чи Time-ыг тэнд бас дуудаж болно шүү дээ гэж хэлдэг. Goria Time-аас үүний талаар асуухад тэр татгалцдаг. Тэгээд түүнд Time-аас дуудлага ирнэ. Time, намайг ирээч гэж ээлдэгхэн гуй гэдэг. Үүнийг сонсоод Goria-гийн уур маш их хүрэх боловч тэр ээлдгээр гуйж байна, хүрээд ирээрэй гэж хэлдэг. Дараагийн хэсэгт Goria Rain үдэн уулзна. Тэр түүнээс Францад юу босон талаар асуудаг. Rain, тэр намайг Францад хараад маш их баярлсан. Намайг тийш нь яваасанд баярлалаа гэж хэлнэ. Goria, миний автобус ирчихлээ гэд гүйж явна. Ингиж гүйж байхдаа түүний утас унчихдаг. Нөгөө талд Rain маш их ууртаагаар зураг зурж байв. Яг тэр үед Time ирж хүмүүс болцоонд явахдаа ямар хувцас өмсдөг талаар асууна. Rain инээж эхлээд Time-д хувцас сонгож өгдөг. Тэнд тэр Goria-гийн утсыг олж харна. Rain, Goria надтай уулзгаар ирсэн юм. Тэгээд утас нь энд унчихсан байна гэж тайлбарлана. Маргааш нь Time дэлгүүрийн гадаа хүлээж байдаг. Goria ирээд түүнд өнөөдөр огт уурлаж болохгүй шүү гэж хэлнэ. Тэднийг амьтдыг харж байх хооронд Tesla Goria руу ойртохыг хичээх боловч Time дундуур нь орж ирнэ. Goria Time-ийн ааш занг өөрчлөхийг хичээдэг. Goria Time-аас өнөөдөр өдөр чинь хэр байв гэхэд тэр Tesla байхгүй байсан болохоор өдөр сайхан байлаа гэж хариулна. Goria түүнд баярлалаа гэж хэлэхэд Time би сайн найз залуу байхыг хичээж байна гэдэг. Goria, би хизээ чамайг миний найз залуу гэсэн юм бэ гэхэд Time бид хос биш гэдгийг би мэднэ. Надад итгэр төрөх үед би дахин асуух болно гэж хэлнэ. Тэгээд тэд хоёулаа селфи авахулдаг. Time Goria-гоос чиний утас хаан байна гэхэд Goria, маадгүй атуусанд үлдчихсэн байх гэдэг. Time утсыг дахин шалгаж чи хинтэй ч уулзахаар яваагүй үсттэй гэж асуухад Goria үгүй гэж хариулна. Тэгээд Time угаалны өрөө рүү явах замдаа Tesla утсаар Canning миний сонирхдог төрлийн охин биш байна. Түүний найз Goria харин маш хөөрхөн юм гэж яхахыг сонсдог. Үүнийг сонсоод Time уурлаж Tesla-г цохиж зодож эхэлнэ. Canning Goria хоёр ирнэ. Goria Time-д чи өөрийгөө жаахан хянахгүй яагаа вэ гэхэд Time түүний юу гэж хэлснийг чи мэдэж байна уу гэдэг. Goria, тэр юу ч гэж хэлсэн бай. Түүнийг цохих ямар шаардлага байсан юм бэ гэхэд Time уурлаад явчихдаг. Сургууль дээр Mira болон нэгэн жүжигчин бие биедээ сайн гэсэн мэдээ тарна. Үүнийг хараад Goria гүүгээд явчихна. Rain түүнтэй уулзаж би Франц руу явсныхаа дараа нэг зүйлийг ойлгосон. Mira надад сайн биш. Тэр өөр хүнд сайн билээ. Би өөрийгөө хэрэгцээгүй хүн гэж бодож байна гэдэг. Гэвч Goria, чи хэрэгцээгүй хүн бишээ. Чи намайг аварсан шүү дээ гэж хэлнэ. Time тэр хоёрыг хамт байхыг хараад маш их уурлана. Түүнийг доошоо бууж ирэнгүүт тэр нэг хүүтэй зодтолдож эхэлдэг. MJ, Kevin хоёр бие биедээ түүнийг ийм байгтаа байхад хинч зогсоож чадахгүй гэж хэлцгээв. Удалгүй Goria ирж Time-ийг зогсоодог. Time зогсох боловч Kevin-д одооноос эхлэн F4 ердөө 3 гишүүнтэй байх болно гэж хэлнэ. MJ Time-д Rain бол бидний найз шүү дээ гэхэд Time надад тийм найз хэрэггүй. Та хоёр ч бас түүнтэй яахгүй шүү гэж уурлан явна.
Гори түүнийг зогсоодог. Ингэхэд Тайм түүнд уцыг нь өгч "Одоо ярих зүйл үлдсэн гэж үү?" гэж асууна. Гори Таймд "Би уцсны талаар чамд худал хэлсэн юм. Хэрв чи ууралмаар байвал над руу уурал. Яагаад бусад хүмүүсээс уураа гаргаад байгаа юм бэ? Эцсийн эцэст Рейн юу хийсэн юм бэ?" гэдэг. Энэ бүхнийг сонсоод Тайм улам их уурлана. Тэр эргэн тойрны зүйлсийг эвдэж эхэлнэ. Тэр "Би түүнийг F4-өөс хөөхгүй. Зүгээр л би Рейнийг үзен ядаж байна гэж хэл" гэдэг. Тэр Горид "Хилээд орк" гэж дахин шаардна. Гэрч Гори юу ч хэлэхгүй. Үүнийг хараад Тайм улам их уурлаж, Гори руу гар далайхыг хүсэх боловч тэгдэггүй. Тэр "Чи намайг хизээч сонгохгүй гэдгийг би мэдэж байна" гэж хэлдэг. Дараагийн хэсэгт театр сургуулийн захирал нэгэн зүйлийг хэлж байгааг бид харна. Таймийн цогсон хүүгийн эцэг эх Таймийн эсрэг хэрэг үүсгэхийг хүсэж байгаа аж. Таймийн менежер ирж "Бид нөгөө тартаа ярилцаж байна. Хэрв тэд зөвшөөрөхгүй бол хатагтай өөрөө ярих болно" гэж хэлнэ. Нөгөө талд Тайм өрөөндөө төвжилтчихсэн байв. Үйлчлэгч түүнийг хоол идэхийг уурах боловч тэр хаалгаа нээхгүй. Яг тэр үед ээж нь хаалгыг нь эвдэн дотогш орно. Тэр Таймд "Энэ удаад чи маш том гарц хохирол учрууллаа. Маш их мөнгө үрснээс болж компанид нөлөөлөд байна" гэж хэлнэ. Тайм "Та надад санаа зовоод байна уу? Эсвэл компанид уу?" гэж асууна. Ээж нь "Чи энэ бүхнийг ямар нэгэн охиноос болж хийгээд байгаа мó?" гэхэд Тайм "Та юу хийх гэж байна?" гэдэг. Тэрээр "Би хараахан юу ч хийгээгүй байна. Тиймээс эгчид чинь хийсэн зүйлийг чамд ч бас хийлгэх гэж намайг битгий албад" гэж хэлдэг. Нөгөө талд Каннинг найз залуу Теслатайгаа харилцаагаа засахыг хичээж байсан ч Тесла түүнд хариу өгөхгүй байв. Энэ хооронд Рейн Горийг дагуулan гадарш гардаг. Тэр түүнд "Чи намайг нэгээд түгшээж байсан болохоор би чамайг гаргаж ирлээ" гэж хэлнэ. Үүний дараа тэд хоёулаа маш их хөгжилдөж олон тогшаам тоглодог. Гори "Өнөөдөр үнэхээр хөгжилтэй байлаа" гэхэд Рейн "Чи Таймтай ч бас болзоонд явсан, тийм биз дээ" гэж асууна. Гори "Түүнтэй хамт явах болгонд ямар нэгэн асуудал үүсдэг" гэдэг. Рейн "Таймийн тухай ярихдаа чи маш аз жаргалтай харагдаж байна. Хэрв чи бид хоёрын дундаас сонгох хэрэгтэй болол хэнийг нь сонгох вэ гэж асуухад Гори юу ч хэлэхгүй. Тэр зүнхээ авах гэж байтал утас нь унчихдаг. Уцаа байж авах гэж байгаад тэдний толгоо яг тэнд мөргөлдчихнэ. Яг тэнд Гори Теслаг өөр хүнтэй хамт байхыг олж харна. Тэр түүн рүү очих гэж байтал Рейн түүнийг зогсоодог. Теслагийн шинэ найз охин Кевинийг хараад баярлана. Кевин түүнд дуртай зүйлийг нь өгч "Би чамд дэлгүүр хэсгэд чинь тусалмаар байна" гэхэд Тесла "Манай найз охин явахгүй" гэж хэлсэн ч нөгөө охин Кевинтэй хамт явчихдаг. Тесла түүнийг зогсоож "Хэрв чи түүнийг үнсвэл би чамайг зүгээр орхихгүй шүү" гэхэд охин "Би чамаас айхгүй байна" гэд түүнээс салжчихдаг. Тесла гадагш гарч ирээд Каннингтай уулзна. Каннинг нөгөө охинд баярлалаа гэж хэлээд явдаг. Тэр Каннингийг өөрийн найз охин гэж танилцуулна. Тесла ууртаагаар F4-ийн бүх гишүүд доожаагүй доо зиндааны охидод дуртай байдаг. Тайм ч гэсэн горид сайн. Намайг түүнтэй ярихад тэр намайг цогсон гэж хэлнэ. Энэ бүхний сонсоод Гори маш их уурлана. Тэр Теслаг хүчтэй алгадаж "Би ядуу байлаа гэд яадгийн. Чи хизээч миний найз залуу Тайм шиг болж чадахгүй. Тэр чамаас хавгүй дээр хүн. Таймийн тухай дахиж ганц ч үг муугар хэлж болохгүй шүү" гэж хэлнэ. Үүний сонсоод Рейн инээмсэлдэг. Тэгээд Рейн Тайм руу залгана. Тайм ууртаагаар гадаж гарна. "MJ, чи хаачих гэж байгаа юм бэ?" гэхэд Тайм "Рейн намайг сургууль дээр дуудлаа" гэж хэлнэ. MJ Кевин руу бас залгадаг. Ингээд тэд дөрвөлээ стадион дээр ирнэ. Тайм Рейнээс "Чи намайг яагаад энд дуудсан юм бэ? Хэрв чи Горигийн тухай ярих гэж байгаа бол надад сонирмш байна. Би Горигаас болж F4-ийг алдмааргүй байна. F4 бол минийх, харин Гори чинийх" гэж хэлнэ. Рейн түүнийг өдөн хатахыг хичээж "Гори хизээж чинийх байгаагүй. Өнөөдөр түүнд сайн байгаа хүн нь би байна. Би түүнд гэрлэг санал тавьсан. Тэр ч зөвшөөрсөн. Одоо би түүний найз залуу. Гори хөөрхөн л дөө. Гэхдээ би түүнтэй үерхийг хүсэхгүй байна. Тэр зүгээр л цаг нөхцөөхөд сайн" гэж хэлнэ. Энэ бүхнийг сонсоод Тайм маш их уурлана. Тэд хоёулаа зодтолдож эхэлнэ. Энэ хооронд Гори Таймд уучлалт гуйсан зураг бичиж байв. Гэвч яг тэр үед түүнд Тиагаас дуудлага ирнэ. Рейн Таймд
Чи Горыг огт тоодоггүй байж яагаад ингэж их уурлаад байгаа юм бэ? Гэхэд Тайм, Горэ надад маш чухал. Би түүнд хайртай. Тиймээс түүнийг битгий доромжил гэж хаширна. Рен инээж, би чамд худал хэлсэн юм. Хэрв би ингэж хэлээгүй бол чи хизээж би Горыг хайртай гэж хэлэхгүй байсан. Орой ч гэсэн чамд хайртай. Тэр үргэлж чиний тухай ярьдаг гэж тайлбарлана. Энэ бүхнийг сонсоод Тайм маш их баялна. Бүгд инээлдэж эхэлнэ. Оройч бас тэнд хурж ирнэ. Тэд Горед бүх зүйл зүгээр болсон гэж хэлнэ. Рен түүнд очиж Таймтай ярилц гэхэд Горе би түүнтэй юу яах юм бэ гэдэг. Рен чи худалдааны төв дээр Тайм бол миний найз залуу гэж хашираад байсан биз дээ гэхэд бүгд дахин инээлдэж эхэлнэ. Тайм Горегоос чи намайг найз залуугаа гэж хэлсэн үү гэж асуухад Горе үүнийг үгүйсгэж эхэлнэ. Дараа нь Горе Таймын шаханд им түрхэж өгөөд Теслагийн явдалд намайг уучлаарай. Чи надад уурлсан байх гэхэд Тайм би чамд хизээж уурлаж чадахгүй гэж хэлнэ. Тэгээд тэр түүнийг стадионы гадна дагуулan гарч тэнд суугаад би гэр бүлийнхэн шигээ хүчтэй байж чадахгүй байх үе гэхээс үргэлж айдаг байсан. Хэрв би сургуулийг удирдах чадвал бизнесийг ч бас удирдах чадна гэж үргэлж боддог байлаа. Гэвч чамтай уулзснаас хойш би өөрийгөө үзэн ядаж эхэлсэн. Чи намайг бүрэн өөрчилсөн. Би өнөөдрөөс эхлэн хин нэгэнтэй зодтолдохгүй, бас хинт ч улаан карт өгөхгүй гэж хийцэн гэж хэлнэ. Маргааш өглөө нь Горыг гэртээ харахад Таймын ээж тэнд сууж байв. Горыг түнтэй минглээд та яагаад энд ирээвэ гэж асууна. Рослин та нар ийм жижигхэн заваан байшинд яаж амьдардаг байна гэхэд Горыг гуйж байна. Ол зүйлдээ ороорой гэдэг. Рослин чи мөнгө хүсэж байгаа учраас миний хүү Таймыг өргөцсөн байна. Миний хүүгээс холдохын тулд чи хэдэн төгрөг авах юм бэ гэж асууна. Горыг мөнгө бол бүх зүйлийн шийдэх биш гэхэд Рослин түүнд 15 саяыг санал болгодог. Гэвч Горыг татгалзна. Энэ бүхнийг сонсоод Горигийн ээж маш их уурлана. Тэрээр чи миний герт миний охиныг худалдаж авахыг хичээж байна уу гэж хэлээд маш их уурлсандаа Рослин руу загсны суус цацчихдаг. Рослин Горид би бүх зүйлийг мөнгөөр шийдэх гэж ирсэн юм. Чи хичнээн хичээсэн ч Таймд хизээж төгс тохирох хүн болж чадахгүй гэж хэлээд явна. Рослиныг явсны дараа Горыг ээждээ баярлаа гэж хэлээд та нар яагаад юмаа баглчихсан юм бэ? Хаа нэгтээ рүү явах гэж байгаа мó гэж асууна. Аав нь манай компани хаагдчихсан. Надад дахиж ажил байхгүй асан учраас бид тосгон руу явахар боллоо гэж тайлбарлана. Горыг олон хоног сургуультай явахгүй цагийн ажигтаа завгүй байв. Тайм түүнтэй холбоо байхыг хичээх боловч Горыг түүнтэй уулзахгүй байлаа. Тиймээс тэр Кевин руу залгаж тусламж хүснэ. Кевин цэцгийн дэлгүүрт очиж Канигт Тайм Горыгтай холбоо барьж чадахгүй байна гэж хэлнэ. Каниг Горигийн гэр бүл цагуугийн асуудагт тулгараад байгаа. Түүний ээж аав хоёр ажил хийхээр тосгон руу явсан. Бас Таймын ээж тэдний гэрт очиж Горыг түүнээс холдуулахын тулд мөнгө санал болгосон гэж тайлбарлана. Кевин Горигийн аав ямар компанид ажилладаг байсан бэ гэж асууна. Дараагийн хэсэгт маш их ууралсан Тайм ээжийнхээ байгаа газарт ирнэ. Тэр түүнээс та яаж Горигийн гэр бүлд ингэж хандаж чадж байна гэж асууна. Горигийн аавын компанийг хаалгасан хүн нь Таймын ээж байж таардаг. Ээж нь чи нилээд ухаалаг болжээ. Тэгээд яагаад ганц охиноос болж цагаа үрээд байгаа юм бэ гэхэд Тайм хэрэг та энэ бүхний зогсоохгүй бол би Горид туслах болно гэж хэлнэ. Ээж нь чи түүнд яаж туслах юм бэ гэхэд Тайм би чадхаараа хичээх болно гэдэг. Дараагийн хэсэгт Горыг харагдана. Тэр ажлынхаа дараа гэртээ харж байв. Тэгтэл тэр миний араас хулгайч дагаад байна гэж бодно. Тэр гүүж очиод нуугдана. Гэртээ харангуут нь хин нэг нь түүний араас дахин гараад ирдэг. Тэр түүнийг хүчтэй алгадаж алхана. Тэгтэл тэр нь өөр хинч биш Тайм байж таардаг. Тэр Таймаас чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуухад Тайм би зүгээр л гэрлүүгээ явж байна гэдэг. Горыг чиний гэр энд байхгүй шүү дээ гэхэд Тайм би чиний байшингийн эсрэг талын байшинг хогтож авчихсан гэж хариулдаг. Одоо бид хөшөөд боллоо гэж түүнийг хэлэхэд Горя Таймд чи яагаад энэ байшинг худалдаж авсан юм бэ? Чи галзуурчихсан юм уу гэдэг. Тайм би чамайг яаж ганцаарангийн үлдээх юм бэ? Та хоёр энд хоёулахнаа амьдардаг шүү дээ. Тэгээд ч энэ хавьд хулгай зэлийн их гардаг гэсэн. Хэрв чамд ямар нэгэн зүйл тохиолдвол би насан туршдаа харамсах болно гэж хариулна. Горя хэрв чи энд амьдармаар байвал амьдарч болно. Гэхдээ бусдад анхаарал тавихаас өмнө эхлээд өөрийгөө арчилж сур гэдэг. Тайм
Би бол Time. Надад хийж чадахгүй ажил гэж үгүй гэж хэлнэ. Шөнө нь Горийг унтаад өгөхөд Time тусланч хүсэн чангаар хаширдаг. Горя яарангүйж очиход Time би хувцас угаах гэж хичээж байна гэхэд Горя түүнд угаалгын машин яаж ажиллахыг зааж өгнө. Түүнээс хэсэг хугацааны дараа Time дахин хаширлаа. Горя түүн рүү буцаадгүй очдог. Time тэнд урд хөдөлж байгаа зүйл юу вэ? Очоод бариад аль гэхэд Горя Жомиг барьж аваад Time руу шидэхийг айлгахад Time айсандаа дахин хаширна. Дараагийн хэсэгт Тиа Time руу залхаж ээж ямар нэгэн том зүйл төлөвлөж байгаа бололтой. Тиймээс чиний төрсөн өдрийн үдшилэг нэхэд сүр дулаантай болох нь. Горягийн тал дээр жаахан болгоомжтой байгаарай гэж хэлдэг. Time Горя миний төрсөн өдөрт ирэх үгүй юу гэдгийг ч би мэдэхгүй байна гэхэд Тиа тэр гарцаагүй ирнэ. Би түүнд зориулж дайшинз явуулсан гэдэг. Нөгөө талд Горя Time-ийн төрсөн өдрийн урилгыг харах бөгөөд үүнтэй хамт Тиа нэгэн гоёмсог дайшинз явуулсан байв. Горя явахыг хүсэхгүй байсан ч түүний дүү түүнийг ятгаж удахгүй бүх зүйл зүгээр болно. Чи тийшээ явах хэрэгтэй гэж хэлдэг. Маргааш өглөө нь Time тэр хоёрт зориулж өглөөний цай бэлдсэн байхыг бид харна. Горя түүнээс чи жигнэмэг идтiim үү гэж асуухад Time би бүх зүйлийг иддэг гэж хариулна. Сургууль дээр Горя жигнэмэг хийх жор хайж байв. Яг тэр үед тэр дөрвөн гишүүний ярилцахыг санамсаргүй сонсчдог. Тэдний нэг Time би хувцас угааж чадахгүй ч надад нэг арга байна. Горяг унтаад өгөнгүүт би гэрлүүгээ явж хувцснуудаа угаалгачаад буцаад хүрээд ирнэ гэж байв. Рен чи энэ хавьд хулгайч нар хисэж байгаа болохоор л тэнд байгаад байгаа тийм үү гэхэд Time би энэ хавьд хамгаалтын баг гаргачихсан байгаа. Би зүгээр л Горягийн нүдэнд сайн хүн болж харагдахыг хүссэн юм. Тэгээд ч тэр маш тэнэг болохоор юу ч олж мэдэхгүй гэж хэлдэг. Яг тэр үед Горя гараад ирнэ. Тэр за намайг ямар тэнэг болохыг хэлээд аль гээд түүнийг маш ихээр цохиж эхэлдэг. Гэтэ орж ирээ тэр дайшинз руу харна. Яг тэр үед тэр Рослин хэлсэн чи Таймд хизээч төгс тохирох хүн болж чадахгүй гэсэн үгийг сандаг. Тиймээс Горя дайшинзыг аваад Таймын гэрлүү явна. Тэр би энэ дайшинзыг буцааж өгөхөөр ирлээ гэж хэлнэ. Орог гэртээ ирэхэд Time тэнд байж байв. Тэр түүнээс чи энд юу хийж байгаа юм бэ гэхэд Орягийн дүү Time чамд зориулж хоол хийж байсан юм гэж тайлбарлана. Бүгдээрээ хоол руу харахад түүн дээр уучлалт гуйсан үгийг буруу бичсэн байлаа. Тэгээд тэд гуруулаа хамт хооллоно. Горя дотроо Time-ийн төрсөн өдөр болоход ердөө 10 секунд үлдлээ гэж бодоод дотроо тоолж эхэлнэ. Time түүн рүү харан инээмсэглэж өөртөө төрсөн өдрийн мэнд хүргэе гэдэг. Тэгээд тэр хоёр дотгошаарна. Тэднийг явах үед Time хэрэг чи үдшилтэд ирэхийг хүсэхгүй байвал зүгээрээ гэхэд Горя би заавал очих болно. Тэгээд миний бэлэг чамд таалагдахгүй бол битгий гомдлоорой гэж хэлнэ. Маргааш нь Горя Timed зориулж жигнэмж гинэн. Жигнэмийн хэлбэр нь яг Time шиг байв. Үүний дараа тэр бэлдэж аваад үдшилэг дээр ирдэг. Рослин түүнд би чамд маш олон зүйл хийсэн байхад чи энд хүрээд ирлээ гэж үү? Чи ичихгүй байна уу гэхэд Горя би Timed төрсөн өдрийн мэнд хүрэхээр ирсэн. Бас намайг хэн нэгэнд тохирох хэсгийг шийдэх нь таны ажил биш гэж хариулна. Энэ бүхнийг сонсоод Рослин маш их уурлана. Нөгөө талд F3 ийн 3 хүү энэ бүхнийг сонсож зогсно. Тэд Горид чи үнэхээр зоригтой юм аа. Өмнө нь хинч ингэж хэлж зүрхэлж байгаагүй гэцэн. Горя би зүгээр л бэлээ өгчөөд явах болно гэдэг. Яг тэр үед Time ирж Горид чи маш хөөрхөн харагдаж байна гэж хэлнэ. Горя түүнд төрсөн өдрийн мэнд хүрэхэд Time миний төрсөн өдрийн бэлэг хаана байна гэж асууна. Горя бэлээ нуунгаа би юу ч авчираагүй гэдэг. Time баярлалаа ээжээ гэж хэлнэ. Тэгтэл Рослин нэгэн зарлал хийдэг. Тэр би та бүхэнд нэгэн зочныг танилцуулмаар байна гэхэд яг тэр үед нэгэн охин гүйж орж ирнэ. Тэр гинт Горя мөрөгчдөг. Энэ охины нэрийг Лита гэдэг бөгөөд тэр Timeтай сүү тавих гэж байгаа аж. Рослины хийж байсан зарлал нь ердөө энэ байв. Үүнийг сонсоод Time болон бусад бүх хүмүүс цочирддог. Time би ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй гэж хаширна. Гинт бүх хамгаалагчид ирж түүнийг барьж авна. Яг тэр үед MJ түүнд машины түлхүү шийдэж өгөхөд Time гүйж очин Горягийн гараас атхан тэндээс зугтдаг. Тэгтэл Горя тэндээ үлдчихсэн байсан бөгөөд Time андуураад Литэг дагуулад зугтчихсан байж таардаг.
Тэр Литаг хараад цочирдно. Тэр Литаг машинаас чирж гаргахад Лита "Чи намайг энд авчирсан юм чинь чи өөрөө намайг буцааж хүргэж өгөх ёстой" гэдэг. Тайм түүнд мөнгө өгөөд "Чи таксигаар явж болно" гэхэд Лита "Чи намайг хүргэж өгнө" гэж зөрүүдлэнэ. Гэрч Тайм татгалздаг. Тэгтэл Лита түүний мөрөн дээр авиж гараад гүйж байх хооронд нь түүнийг зовоодог. Маргааш нь Таймын сүү тавьсан тухай мэдээ сургуулаар нийт харна. Сургуулийн охид Горид Тайм Лита хоёрын зургийг харуулan түүнийг шоолж эхэлнэ. Энэ бүхнийг хараад Горя маш их уурлаж хаширхаар дээвэр рүү гардаг. Тэнд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк дараад суугт минь subscribe хийхээ мартаваа. Чиний хувьд аль хэсэг нь хамгийн гоё байсан бэ? Сэтгэл хэсэгт заавал үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.